Багнуур дүүргийн прокурорын газраас төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын үр дүнг сайжруулах зорилгоор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах бидний оролцоо сэдвт хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Заавал шүүгээр шийдвэрлүүлж салахна гэсэн. Өөрөөр хэлбэл нийт ашиг бол учирсан бол бидний нэг шийдвэрлүүлж салахгүй бол хохирол хоошиг хэвээр байгаад байна гэсэн. Уг хэлэлцүүлэгт дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын 19 удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Түмэн Жаргал нь мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцсон оролцогчид маань одоо прокурорын байгууллагатай хамтран ажилласнаар ажлынхны үзүүлэлтүүд за мөн одоо өр авлагатай байгаа аж ахуй нэгжүүлэн иргэдүүдийн одоо өр авлагыг барагдуулах тал дээр маш сайн ажилласан гэдэг зүйлүүдийг бас хэлж ярьлаа. Багнуур дүүргийн прокурорын газар нь 2019-өөс 2024 онд буюу 6 жилд дунджаар 38 нэхэмжлэлийг бичиж шүүхэд гаргаж байсан бол 2025 оны 11-р сарын байдлаар 106 нэхэмжлэлийг гаргаж 68 буюу 1.8 дахин өсгсөн эерэг үр дүн гаргажээ. Нэхэмжлэлийн үнийн дүн 125 сая 546 379 төгрөгөөр буюу 79.9%-аар өссөн байна. Багнуур дүүргийн эрүүл мэндийн даатгалыг хилцэн Багнуур дүүргийн прокурорын газартай хамтран ажиллаж нийт ашиг сонирхолд учирсан хохирол болох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг эрүүгийн эрхтэй хамт шийдвэрлүүлэн ажиллаж хэвссэн байна. 2025 оны байдлаар 25 сая 563 мянган төгрөгийг шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүлж дээрх мөнгийг олвол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу эрүүл мэндийн даатгалын санд төлөвлөлт ажиллаж байна. Тус дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ичин Хорлоо нь байгууллагынхаа санд учирсан хохирлыг дүүргийн прокурорын газарт хандаж шүүхээр шийдвэрлүүлсэн ажлын үр дүнгээ танилцуулж цаашид зээл тусламж авах иргэдийн хүртээмж нэмэгдэх боломж бүрдсэнийг цохон тэмдэглэлээ. 2024-өөс 25 онд дүүргийн прокурорын байгууллагатайгаа хамтран ажиллаж энэ хугацаа хэтэрсэн өр авлагын асуудал дээр нэлээд ахиц гаргаж ажилласан. Манай прокурорын байгууллага бол маш харьцаа хандлах сайтай бүтээлч ийм хамт олон байгаа. За ингэж ажилласны үр дүнд 200 иргэний 448 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн авлага дээр хамтарсан. За нийт хугацаа хэтэрсэн авлагын маань бууралт оны эцсийн 2025 оны 11 сарын 30-ны байдлаар харьцуулахад бол 80%-аар буурч чадсан байгаа. Тэгээд манай байгууллагын тулгамдаад байсан бидний шийдгэд маш хүндрэлтэй байсан энэ асуудлыг хамтран шийдвэрлэж хамтарч ажилласан дүүргийн прокурорын байгууллагын хамт олондоо маш их талархал илэрхийлье. Бас ажлын өндөр амжилтыг хүсээрээ. Хэлэлцүүлгийн явцад дүүргийн засаг даргын тамгын газрын дарга Бат Түшиг, төрийн сангийн хэлтсийн дарга Оюун Цэцэг, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Туяа, татврын хэлтсийн дарга Баяр Чимэг, цэргийн штабын дарга Бат Тулга болон хороодын дарга нар цаашид төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр илүү үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. За дээр хэлэлцүүлгийн үр дүнд төрийн захиргааны байгууллагууд болон прокурорын газар цаашид хамтран ажиллах талаар санал солилцож төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил улам эрчимжиж эх онд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Багнуур дүүргийн прокурорын газар нь 2026 онд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын үр дүнгээ сайжруулах, иргэд төрөөс зээл, тусламж, үйлчлэгээ авах хүртээмжийг улам нэмэгдүүлэх чиглэлд төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах нэгдсэн шийдвэрт хүрснээр хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.